Ерөнхийдөө бол PDF файлыг олон төрлөөр хөрвүүлж болно. Гэхдээ энэ дээр бол одоо шууд онлайн веб сайтаар хөрвүүлдэг. Одоо энэ бол одоо онлайн ингэж байдаг. PDF-ийг to Word гэд хайхад conversion гэдэг. Энэ бол маш олон сайтууд ингэ гараад ирдэг байна. Google-ээс хайх юм бол. Энэ дээрээс би төлөхгүй ер нь бол гол төлөв хэрэгэлдэг 3 сайт болно. Өөрөөр хадгалсан байдаг. За юм байдаг. Энэ нэг гаргаад одоо гэртээ тийм эсвэл интернет нөхцөл байх хэрэгэд бол энэ хөрвүүлээд авах боломжтой нэг нөхцөл нь. Одоо энэ бол илүү төлхөө байдаг. За тэгэнгүүтээ бас энэ програм байгаа. Одоо гурван шууд ингээд нэг нь үзээ явчихна л та. Эхлээд танилцуулчих. За ингээд энэ нь бол нэг одоо суулгах одоо компьютерээр суулгаж хэрэглэдэг програм байна. За тэнгүүтээ сүүлийн одоо нэг Word Office програмын Word програм ч ерөнхийдөө бол одоо нэг 7, 10, 13, 16, 19 гэдэг байгаа шүү дээ. Тэрний ялгаанаас шалтгаалаад сүүлийн 16, 13, 16, 19 нь бол шууд одоо PDF-ийг нээх боломжтой болсон байна. За ингээд 3 төрлөө байна шүү. За тэгээд эхнээс нь агуулгах юм бол за Word-о шууд эхлэе. За би нэг бэлэн файл гэж байгаа. За ингээд PDF файл байлаа гэж бодъё. За тэгэнгүүтээ PDF файл дээр маусыг төчүүллээ. Дадлаа, маус хоёроо дарчиж байгаа. За тэгэнгүүтээ энэ open window гэж байгаа. Энийг одоо энэ class open энэ дээр дарахгүйдаа одоо ингээд гараад тэгээд доошлуулаад энэ дээр Word гэж гараад ирж байгаа. Тэр дахиад хаач. За Word-оос open гэх. За ингээд уушиж байна. За ингээд харахгүй мэдээж. Одоо чинь конверт хийж байгаа шүү дээ. Дээрээс нь бас их олон утастай байна. Олон утастай чинь тэр чигээр нэг шиг наалт шиг таа. За ингээд ерөнхийдөө бол одоо шууд хөрвүүлж байгаа байхгүй. Тэгээд текст нь байлгаж байгаа. Word одоо Word-ын файл чип юу бол адилхан хэрэглэдэг тийм. За ингээд одоо бол Word яг нь бол нэг иймэрхүү ялгаахгүй ингээд түрүү гаргаад ирсэн гэсэн. За одоо бол програмаар энэ жоохон цөөхөн үүтэй. Бичлэгээ дараа ихэр болсон. Хийж байгаа шүү. Интерес биш өөр бүхэн файл оруулах. Шат. За програм нь бас ялгаахгүй гэдэг байна. Энд дээр орж иж байгаа. Энд дээр бол засварын програм нь бол бүр ингээд засварыг буцаага PDF болгох тийм. Тэгэхгүй төрлүүд үүдэг. Тэгээд ялгаахгүй энэ чинь засвар хийж байгаа тийм. Хэрэгжилж байгаа гэсэн утгаараа. Энийг бол одоо энэсээ Word хэлбэрээр хадгалах тийм. Хэлбэрээр хадгалах гэдэг хадгалаад авчих гэсэн үг. Энэ их юм байна. Аль өөрчлөлтөөр хадгалахаа бас сонгож чадвал тэгээд ингээд авчиж байгаа. За програмын төрөл нэг юм. За биднэрт програм одоо хүн болгоны програм байхгүй. За дээрээс нь компьютерээс шалтгаалаад Office чинь ерөнхийдөө 10 болоод баг суулгадаг болно тийм. Тиймэрхүү тохиолдлууд бид нэр интернет мэдээж их компьютерт байгаа шүү дээ. Интернетээр бол ерөнхийдөө холбогдлоо. Тэгээд энэ интернет сайтаа оруулна шүү дээ. Тэнгүүт энэ дээрээс нэг коннект буюу одоо нэг бид нэр файл оруулах гэдэг дээрээс дараад хаана байгаа файлаа сонгоод өгч. Ингээд одоо бид тэр нөгөө интернетээр авсан файлууд юугаа маш тийм аль байгаа файлаараа замыг заагаад өгч тийм. Тэгээд энэ ч бас төрөл байгаа. Эндээсээ бас одоо энэ сонгоно шүү дээ. Док бол одоо док ч нь бол бид нэр Word хэлбэрт өгүүлж чинь JPG өгүүлж тийм. Энэ өөр төрлөөр хөрвүүлж бас болно. Энэ төрлөө сонгоно эндээсээ бол. Ямар ч төрлөөр сонгож болно шүү дээ.
хүн юу л хэрэглэж байгаа шалтгаан. Энэ одоо энэ файлыг docker GPG болгоод хэрэглэе гэвэл GPG-г өгүүлээд авчих гэсэн үг байна. би түр байна. Тэндээс их юм болоод GPG болгоод авчих тийм docker руу өгүүлсэн юм чинь. Аваад руу тийм. За ингээд GPG. За. За ингээд GPG болчихно. За өөрөөр хэлбэл одоо юу болохоор за GPG-гээрээ за тэнгууд GPG болчихлоо гэж зураг байна. Одоо зураг байж бид хэрэг болно шүү дээ. Ингээд хэлж чаддаг гараад ингээд GPG болгоод авчих боломжтой. Тэргээр энийгээ бас буцаагаад одоо доколох болоод докороо сонгоод доколгоод авчих боломжтой. Сонголтоо хааж орж ирлээ. Сонголтоо дүнсгэр хэлсэн шүү дээ. Ингээд энэ арт нь дээрээс нь дата GPG зургуу, доку тий доктор мангар олон төрөл аваад тий. Одоо Excel үү тий юу гээл та PowerPoint үгээл тий төлөө сонгоод. Энэ угаасаа бичлэг хийдэж байгаа. Энэ бичлэгийг би угаасаа дэлгэцээ бичээд одоо дуугаар бичээд явж байгаа. Өөрөөр дэлгэцээ бичээд. Тийм чинь цаанаа бас Excel гэдэг чинь яг ямар файлаас шалтгаалж байна вэ? Хүснэлтэн байл юу гэдэг үг гэдгээс болоод дээрээс нь сүүлүүд хүснэгт жоохон задраад байдаг бас. Тэг гайгүй. Зургийг бол ерөнхийдөө задлаад метр болоод байдаг бас. Тогтмогүй юм чинь өөр юм чинь. Тийм учраас тийм байгаа. За өөр гэвэл за ингээд ерөнхийдөө энэ даваад өөр сайтууд нь өөр байдаг. Давуу тал нь бас энэ дээр нь болж яхад энэ файлыг хөрвүүлээд одоо болчихж яхад энэ дээр нь хөрвүүлэх болдохгүй ч юм уу тий. Бас нэг тийм нэг өөр гэсэн бас нэг жоохон онцлогуд байдаг. Эндээсээ шалтгаалаад. Энэ бол одоо би бол энийг хэлчихсэн сонгодог. Энэ дээрээс гэх юм бол энэ илүү олон байгаа бас хөрвүүлэх боломжууд нь тий. Файлын илүү хөрвүүлж байгаа гэдэг ам бүх гэх. Бид нар бол ерөнхийдөө орлууд өвчтөөр хөрвүүлнэ шүү дээ. За тэгээд энэ бас ялгаахгүй сайт байгаа. За одоо нэг чухал юм хэрэг. Чухал юм хэлээ. За бид нар энэ маш олон хуудастай док файл байлаа. Одоо PDF файл байлаа. Энэ дээрээс зөвхөн одоо хэрэгтэй файл. За энэ 340 дугаар хуудастай. Энийг бид нэр хэрэгжилж явъя. Тэнгүүтээ эсвэл нэг олон ингэ хийчихэж уншаад дээрээс нь цаг алдаад байна шүү дээ. Тэгж яхад бид нэр ихлэ хөрвүүлэх гэж байгаа маа тастад авчихна нэг хуудасаар. За дундчих. Энэ хуудасыг тастаж авъя гэх юм бол одоо энэ дээрээс зах юм бол энэ принтер байгааз энэ принтертэй дараад принтер хэвлэх биш. Хуудасаа сонголоо. Энэ дээрээ сонгоно. Энд нөгөө бид нэр принтер зааж өгдөө шүү дээ. Энэ принтер биш энэ одоо принтер буюу PDF руу одоо хөрвүүлэх гэдэг сонгоод огт орчин. Тэнгүүд хаалгатай гэх заа гараад ирнэ гэсэн. Тэнгүүд дээр нэрээ өгөөд сонгоод хэвлэх үед яатай юм байна те. За яж одоохон би дараа тайлбарлая. За ингээд тастаад орчихно гэсэн. Түүнээс тасцсан нэг код. Энэ утсыг бид нэр одоо шаардлагатай хэрэглэх болчихлоо тий. Одоо ганцхан утсыг бид нэр байх юм бол хөрвүүлэлтээ хамаагүй хурдан шаардлагатай юм хийгээд авчихна гэсэн үг байхгүй. Дээрээс нь бас нэг давуу талтай юм. Олон утас хийхээр бас нөгөө нэг програмаас олоод ингээд задлах гацах тийм хүүлтүүд бас гарч ирнэ. Тэнгүүтээ уудна. Тэнгүүд бид нэг ингээл боломжийг тастаад авах юм амар хоо ингээд тастаад авчих боломжтой байна. Эсвэл нэг хуудасаар хэрэглээд явах тийм. Эндээс нь энийг тастаж ангууд одоо дахиад үзэл тань. За тэгвэл 32-оос за 135. За 3 утас. За энэ дээрээ сонгох нэг та принтерийн хамгийн дээдлийнх нь энэ принтер тодорхой харагдж байгаа 3 дахь сонголт. За октаар. Тэнгүүд эн чинь уншаад хаана хадгалах вэ? Ямар нэрийг хадгалах вэ гэдгийг хараад ирсэн. За тэнгүүд нь за одоо текст нэрийг хаана хадгалснараа 3 утас. Би 4 утас. За ингээд тастаад авах боломжтой. Төрлөөр.
За тэгээд одоо энэ бичлэг бол хийгдэж байгаа. Энд хэлэх зүйл бичиж байгаа. Одоо би зогсоогоо шууд зогсоонгууд бичлэг маань шууд энэ одоо өргөдөлтөй файл болчихно. Энийг би энэ фолдертойг цуг шууд одоо хатгаагчийн ил доторл хийчих дөө юм бол тий. Доторл хийчих гэсэн. Өмнө заасан хичээл. Өмнө нь бол бас нэг энэ Excel-ийн бас байгаа шүү дээ. Надад Excel-ийн надад одоо ингээд YouTube хичээлийг заавар юм тий. Сая яаж авах вэ? Тэр энэ шиг ингээд хичээлүүд нэг авах гэсэн. Энэ дээр бол одоо энэ линкээр нь дарангууд одоо ямар хичээл байх юм тий. Хөлөө тогтмол харагдах мөрөнд линкэн дээр дараад одоо явах боломжтой. Энэ хичээл рүү байна. Энэ хичээлүүд маань ерөнхийдөө бол энэ дээр бол би бас ялгаахгүй. Excel-ийн юу нэг байгаа. Яг ингээд хаана ямар зүйл яаж ажилладаг тийм тэр нас тусдаа бас байна. За би энэ бол бүр бүтнээрийн том хичээл байгаа. Компьютер хичээл. Яг энийг бол заавал энэ бол миний нэг шинжлэх юм байна. Тийм. Энэ бол ерөнхийдөө маш том юм. Бүр цогц. Хичээл байгаа. Наач ч байж байгаа юм уу? Энийг бол та нар өөртөө заах суулаад авах шаардлагагүй хүүхдүүдтэй өгж болно шүү дээ. Хүүхдүүд чинь энийг хараад одоо компьютерийн мэдлэг сайжсан тийм. Яа хүүхдүүдээс мэдээж байгаа та. Тэгээд мэдээд авах бас түгээх боломжтой бас байна. Наач чинь чи юу юм руу хийж байгаа. Наач хоёр бичиг байна. Үсэт гэдэг юу та. Тэгээд ерөнхийдөө ийм хөл байна. Наач хаана байна? Атхан тайгийн хил дотор. Атхан тайг чинь ил дотор. Атхан тайгийн ил дотор. За. За, ил дотроо аваа. За наач чи яав. Атхан тайгийн ил дотроо. За. За тийм юм шиг. Одоо энэ бол нэгээд ойлгомжтой байгаа зү. Юугаар аль байгаа боломжийг ашиглаад ерөнхийдөө хөрвүүлээд авчна гэсэн үг шүү дээ. Интернет програм боёо програм. Энэ програм хамгийн гол юм билээ бас. Том байгаад байдаг. Одоо өнөөдөр хичээлэр юм шиг те. Нэг юу бэлдээ одоо нэг юу өөрчлөх ч юм уу те. Тэгээд нэг шалгуулаад байж бүр амар биш үү. Дараа нь хичээл. Үр дүнгээ Тэг үр дүнгээ